Мэдээж хэрэг гадаанд оронд очихоос өмнө тэгээд бодогдсон шүү дээ. Хүмүүс ингээл бодол анх удаа очихоос өмнө жишээлбэл одоо надаа юу бодож ирсэн бэ гэвэл би гэрээсээ хоол бий чадах уу? Би гэрээсээ бие дааж чадах уу? Хоол нь ямар уу? Би очиод яг яах вүлээ? Ямар хозор очих вүлээ? Цайгаар нь тохирох болов уу? Хоол нь тохирох болов уу? Хүмүүс нь ямар харьцаатай бол би дасан зохицож чадах болов уу? Гээл зөндөө ингээ асуудлууд миний толгойд бол байсан заяо. Би энэхүү бичлэгийг миний тулгамдсан асуудал бити өөрхөн тулгамдаасаа гэсэндээ ол хийсэн байгаа. Тэгээд та бүхэнд хэрэгтэй мэдээлэл түгээсэн гэдэгтээ найдаж байна. Тэгээ өөр асуух зүйлээвэл би дахиад part 2 гэж агаад оруулъя гэж бодож байна. Бас нэг заваараа. Тэгээд за тэгээ видео руу орцгоё. Сайн уу? Тэгэхээр өнөөдрийн бичлэгэн дээрээ ер нь Туркид ирэхээс өмнө яг юунд анхаарах талаар хэдэн асуулт хариулнаа. Турк болохоор ер нь олон соёл нэгдсэн хэсэг миний бодлоор. Туркч ер нь дөрвөн хэсэг хуваагдах уу, тэгээд ямар хэсэг байхаасаа хамаарат соёл нь бүр шал өөр байдаг. Ирээд ерхэд амар олон улсын хүмүүстэй найз болно. Ингээд төрөл бүрийн тэндээс ингээ хүүхдүүд ирэн заяа. Тэр соёлтой танилцсан яг ямар хуу ер нь ингээд дэлхийн ертөнцид бас өөр юм болдсон байж та гэдгийг амар сайн ойлгож эхэлнэ. Тэгэхэд ер нь бол энэ их сургуульд ирээд Европтой Турк ер нь ойрхон болохоор Erasmus-аар ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар сурч солионы хөтөлбөр тиймдээс оролцоход их давуу талтай, тэр талаас мөн давуу талтай. Тэгээд Туркийн боловсролын систем бол Монголын боловсролын системээс шал өөр. За энийг бүр дараа нь детальчлан бол ярина. За үргэлжлүүлье. Туркид ирээд сургалтын систем нь бол угаасаа Монголоос сайн. Тэгээд миний ингээ хамгийн таалагддаг юм нь оюутнуудаа ингээ төрөл бүрээрээ ингээ дэмжсэн байдаг заяа. Одоо энд оюутны ингээ юугаац оюутны клубуд бол төрөл төрлөөрөө заяа. Бүр амар олон төрлөөр жишээлбэл юу байна? Зургийн клуб байна, шатрын клуб байна, спортын төрлүүд байна. Төрөл бүрийн ингээ клуб байгаа заяа. Тэгээд тэр клубуудад ингээл очиод ингээл оролцож шууд ингээд хамрагдчих болдог. Тэгээ сайн дурын клуб юу байна. Бүгд ингээд нэг дор ингээд байгаа. За тэгээ чи хүссэн ингээд клубд очиод хэлсэх боломжтой. Мөн спортын ингээд талбайнууд ингээд волейбол, сагсан бөмбөг, газрын теннис гээд амар ингээд олон байгаа. Ширээний теннис ч гэсэн байгаа. Тэгээд миний одоо байрладаг миний одоо кампус бол амар гоё төрөл бүр байдаг. Тэг хүссэн үедээ ирж тоглоод өөрийгөө хөгжүүлээд тэр талаас бол үнэхээр сайн дэмжсэн гэж боддог. Энэ болохоор миний зүгээр бодол. Залуучуудын одоо янз бүрийн төслүүд зөндөө явагддаг энд. Одоо наад сайхан жишээлбэл юугаа дотор аринд ч гэсэн ингээд үнгөө курсууд явагддаг байхгүй юу? Жишээлбэл зургийнх байна, урчин гитарынх байна, хийлнийх байна, хийл вайл гэдэг чинь. Тэгээ тийм клубүүд хүртэл явагддаг байдаг заяа. Бүгд нөгөө усан сэрэлтийн клуб ч бас байгаа. YTB гэдэг нөгөө тэтгэлэг өгдөг байгууллага байгаа шүү дээ. Угаасаа жил болгон YTB Academy гэж зарладаг байхгүй юу? Одоо би жишээлбэл өөр хажийн дээр тулгуурлая. Би эхний жилдээ ирэхдээ усан зурдаг урлаг сурч байсан. Тэгээд дараагийн жил болохоор сум харуулж сурсан. За ерөнхийдөө basic суурийг нь сурсан. Тэгээд төрөл бүрийн ингээ курсэд оролцох боломжтой, карьер хөгжүүлэлт юу байна те. Энэ угаасаа YTB-гээс яг зарлаж байгаа. Бид бүгдэнд нь хамрагдмаар байсан л та тэгээ харахгүй тэгээд хамрагдаж амжаагүй. Монголоос ялгаатай зүйл нь бол энэ. За би болохоор Монголд шүтээсийг 4 жил сурч төгссөн. Миний одоо туршлага бид өдөржин хичээл дарагцаар байгаа дээрээс өөрийгөө хөгжүүлэх ерөөсөө цаг олж чадаагүй заяа. Янз бүрийн клуб гэхээр нэг их клуб байгаагүй ингээ орж ирэхээр нэг хот руу очижгээл нэг ингээ хот руу аялмаар санагдсан штэ. Янз бүрийн өдөртөө ирдэг ингээд аялын хөтөлбөрүүд гайгүй үнэтэй олддог байхгүй юу? Тэр талаараа бас амар гоё. Энэ боломжийг л сайн ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Туркид ирээд ерөөхдөө хамгийн түрүүнд Онгоцоос буугаад хүмүүсээс хүлээж авах.
Гэтэ зарим одоо сургуулиас хамаарат энэ ингээд өөрчлөгдөж байгаа. Одоо намайг жишээлбэл хэлний бэлтгэлийн ангийн хүүхэд ирж авч ирсэн. Тэгээд ер нь холбогдохгүй байсан ч тэг өөрөө сургууль руугаа мэйл бичээд бас яаж болно. За би тэтгэлэг тэнцсэн юм аа. Яаж одоо энэ хотоос яаж ингэж явах уу гэд тэгж хэлж болно. Тэгээд Туркид ирээд ерөнхийдөө хэлний жаахан мэддэг л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол англиар бол ярьдаг хүн бол нэлийн ховор. Манай хотод болохоор бусад хот ямар хань мэдэхгүй байна. Гэтэ Истанбул бол яхахгүй юу л ах л та. За тэгээ мэдэхгүй байлаач гэхэд одоо энд байдаг Монгол оюутнууд руу өмнөөсөө холбогдоод тий. За би одоо шил ямар хотод тэнцээ яг тэнд байгаа Монгол оюутан руугаа холбогдоод за би яраа ингэ хийж байгаамаа энэ хотод ийм сургалт тэнцээ маа гэд эртнээс холбогдоод тэгээд яг юу н анхаарах хэрэгтэй гэдэг эртнээс мэдээд авчвал зүгээр. Өөр болохгүй бол юу гэдэг хот бүрд нэг олон улсын байгууллага байгаа, оюутны олон улсын байгууллага. Тэрийг хайж олоод болохгүй тэндээс бүр болохгүй тэндээс тусламж авах хэрэгтэй. Тэгэж бас холбогдож болно. Тэнд байдаг оюутны байгууллагууд чамд Монгол оюутны эсвэл олж өгнө эсвэл өөрсдөө ч тусалж өгч магадгүй. Тэгээ нэг гадаад хүүхдэд танилцаад тэр хүүхдтэйгээ хамт явж хамаг юмда хамт явж болно. Residence нөгөө оршин суух тэгээд эрүүл мэндийн даатгал гих мэтчлэн бүх юмдаа хамт явж болно. Тий. Англи хэл бол англиар ярихад бол ямар ч асуудал угаасаа энэ гадаад бүгд ч бас англи хэлтэй бас биш. Гэтэ хийг нь бол англи хэлтэй. Тэгэж бас холбогдож болно. Угаасаа тэгээд нөгөө тэтгэлийн байгууллагаас цаг тутамдаа за чи яг ингэж тэгэрэй гэдэг угаасаа гайд хэлнэ. Тэгээд яг тэрнийхэн дагуу материалаа бүгдийг бүрдүүлээ сургуультаа ирээд сургуулаа бүртгүүлээд тэгээд дараа нь хэлний бэлтгэлдээ суучих юм. Тий. За. Şimdi дахиад онгоц явчих. За хэрвээ тэгээд турк хэл мэддэг бол цаанаасаа турк хэлний шалгалтын оноо ч юм уу нэг тийм ер нь бол юу документ авчирсан дээр тэгээд шууд хичээлд орчиж болдог нэг тийм давуу тал байгаа. Гэтэ мэдээж хэрэг сургуулийнхаа бас сургуулиудаас шалтгаалаад юу нь бол өөрчлөгдөв. Миний хувьд болохоор би хэдий турк хэл мэдчихсэн ч гэсэн за яах вэ нэг жил тэгээ зүгээр хэлний бэлтгэлийн ангийнхан дагаа танилцаад гоё чадвал гоё туркээр аялт юм уу ч гэсэн бодолтой байсан. Тэгээ манай багш нар тэгээ манай багш нар бол орж угаасаа турк хэл мэддэм байна уу. Тийм болохоор чи зүгээр хагас семестр сураад төгсчихөө гэд. Тэгээ би хагас семестр сураад төгссөн байхгүй. Тэгээ хэлний бэлтгэлээс одоо юу хүлээх вэ? За хэлний бэлтгэл хэлээ. Тэгээд багш нар шууд турк хэлээр л заагаад хэлнэ. Ямар нэг яг зарим нь бол англи хэл мэднэ гэхдээ бол тэгж англиар бол заахгүй. Турк хэлээ жоохон ч гэсэн сураад ирчих хэрэгтэй. Зүгээр миний бодлоор. Надад бол тийм асуудал бол тулгараагүй. Би угаасаа турк хэлээ мэдээд ирсэн байсан болохоор. Аль болох ядахтаа нэг наад захын тэр beginner төвшөнд ядахтаа жоохон сураад ирчих хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь хүрээлэл гэж бодож байгаа. Одоо чи англи найзуудаа байсан ч туркээр ярих хэрэгтэй. Туркээр яриад өөрийгөө ингээд дасгах хэрэгтэй тэр хэлэнд. Англиар яриад байвал тэр хэлийг хизээж сурахгүй угаасаа. Тэгээд яг хүрээлэлээ яг турк хүмүүсээр байлгаад эсвэл туркээр найзуудтайгаа туркээр яриад тэгэхээр угаасаа хэл явандаа сайжрна. Тэгээ мэдээч хэрэг гадаад хэл сургал амархан биш. Гэтэ турк хэл бол монгол хэлтэй харьцуулахад дөрмээрээ бол нэлээд дөрмээрээ төстэй. За тэгээд туркд ирээд жаахан ер нь бол тулгамдаг нэг асуудал бол утас заяа. Ягаад гэвэл туркд гадны имэйл код гээд утас ер нь бол 3-4 сарын дараа хаачдаг. Тэгээд хаачдаг гэдэг нь яг ямар учиртай вэ гэхлээр зөвөр утсанд сим ажиллахгүй л гэсэн үг. Утас бол ажиллана л та. Сим бол ажиллахгүй тэгээд шинэ он гараад дахиад нэг 2-3 сар шинжлэгдэнэ. Тэгээд 2 симтэй утас бол бүрчсэн 2 симээ зэрэгцүүлж тавиал нөгөө ээлжиж тавиал хэрэгжилж байна. Эсвэл 2 утастай ирэх хэрэгтэй. Тэгээ ирээд угаасаа турк дугаар авчна. Юугаараа пассвордаараа турк дугаар авна. Дугаараа аваад яг 3 4 сарын дараа ер нь бол утас хаагдчихна. За одоо жишээлбэл 2025 оны биш тийм 2025 оны 10 сард ирлээ гэж бодлоо. За тэгээд 3 сарын дараа тэгэхээр одоо утас бол хаагдахгүй. За ягаад гэвэл шинэ удахгүй гарчиж байгаа шүү дээ. За тэгээд 1 сараас 3 сар хүртэлгээд 12 сар тий 4 5 сар. За тэгэл дараа жилийн 5 сар хүртэл тэгэл
юу гэсэн үг. Утас гайгүй тэгээд дараа нь хаагдчихна. Яа сим ажиллахгүй гэсэн үг. Шин сим авч болно гэтээ энэ бол жоох үнэтэй л дээ шин сим авах нь. Тэгээд дараа нь урч юу байгаа лээ. Эхний сарда угаасаа тэтгэлэг олж ирэхгүй тэгээ угаасаа хэрэглээний мөнгө авчрах хэрэгтэй. За турк болохоор сүүлийн хэдэн жил бол амар юм инфляц ер нь бол амар өсөлттэй байгаа. Ер нь юмны үн бол нэлээд үнэтэй байгаа. Тэгээ сайн судалж агаад ямар хуу хэрэг мөнгө хэрэгтэй вэ? Тэгээ эхний ээлжинд эхний 2-3 сарынхаа мөнгийг ер нь хэрэглээний мөнгөд авчирч явах хэрэгтэй. Тэгээ дараа нь 1-2 сараас эхлээд банкны одоо дастай болгоод ирэнгүүт тэр нь тэтгэлэг нугаас ороо явчихдээ. Шака мэ yapıyorsun ya. 5 dakikada bir gidiyor. За ер нь туркд бол ер нь бүх юм л байгаа. Өөрсдөө өгүүлдүүлээд тэгээ ер нь яа гоо сайхан майхнаас ахуулаад бүгд сүлжээ дэлгүүрүүдэд ер нь гайг үнэтэй байдаг. Энд ирээд бол махтай хоол ер нь их таарахгүй шуул гэж хэлээ. Яг гадуур мадуур байгаа гэдэг амар үнэтэй. Дараа яаш 40-50 мянган төгрөг. Тэгээ нэг амар жоохон тавгад өгдөө. Туркийн ямар газар байгаасаа шалтгаалаад цагаагаар нөр турч угаасаа 4 улиралтай газар. Тийм болохоор ямар хотоосоо шалтгаалаад өвлийн авчрах нь, зуны авчрах нь тэрийг сайн харах хэрэгтэй. Яг хотоосоо өөр шилдэл явчихж байгаа шүү. Өөрчн хэрэгтэй лээ. Хэрэглээний мөнгө. Тэгээд хэд хэдэн цээж зураг авчирсууд ер нь зүгээр. Энд бас жоохон үнэтэй гэдэм ба цээж зураг. Тэгээд бас хэлээ мэдэхгүй бол тэгээд ойлголцох гэж хэцүү гэж магадгүй. Тэгээд Google Translate-тэй бол гайгүй ойлголцчих л та гэж бодож байна. За тэгээд өөр юм марцчихлгээ сандахаараа нэмнэ. Комент өөр асуух байдлаар комент бичээрэй. Би тэгээд марцсан зүйлээ бол болохгүй бол дараа нь дахиж part 2 гэж байгаа. Дахиад нэг бичлэг оруулна. За тэгээд түр баяртай.